Сайн бацхан өрхөм үзэгчтэй авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11-р сарын 9-өөс 28-ны өдрүүдэд орон нутгуудад ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд өнөөдөр маргааш 2 Дархуул аймагт ажиллаж байгаа юм байна. Тиймээс бид авилгатай тэмцэх газрын ахлах ажилтан, ахлах комиссар шинэ баяртай уулзаад байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр энэ 2 өдрүүдэд манай аймагт ажиллаж байгаа ажлын маань гол зорилго юу вэ? Яриад эндээс. За улсын хурлын 11-р сарын 3-ны өдрийн 51-р тогтоолоор авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Тэгэхээр гол нь энэ хөтөлбөрийг бид нар орон нутагт төрийн байгууллага, нийт ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хвшлийнхэнд ингээд танилцуулах зорилготой явж байгаа. За энэ хөтөлбөрт тусгагдсан бас нэг ажил бий. Олон нийтийн ялалтын дэд зөвлөл байгуулах. Энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Тэр нь бид нар орон нутагт ард иргэдээс авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой санал өргөдөл гомдлыг хүлээж авч байна. Үнэ зэрэгцээ судалгаа хийж байгаа бид нар. Тийм орон нутагт авилгын нөхцөл байдлын талаар тийм судалгаа хийж явж байгаа. Хөтөлбөрийн талаар та бас дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчид маань хүргэж. За хөтөлбөрийн хувьд 2002 онд нэг эхний хөтөлбөр батлагдсан. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр. За энэ хөтөлбөр маань 2010 онд хугацаанд дууссан. Ингээд 16 онд авилгатай тэмцэх одоо үндсэн бодлогын баримт бичиг шүү дээ. Энэ бодлогын баримт бичиг бол батлагдлаа. За үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжинэ. 2016-аас 19, 2020-аас 23 гэсэн 2 үе шаттай хэрэгжинэ. За энэ үе шат болгонд хүрэх үр дүн бий. За хөтөлбөрийн хувьд бол үндсэн 3 зорилготой. Юуны өмнө төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнууд, хувийн хэвшил, нийт ард иргэд, за бизнесийн хүрээнд авилгын эрсдлээс өрсөн сэргийлэх, за нийт ард иргэдийн олон нийтийн одоо эрх зүйн ухамсар одоо авилгын талаарх хандлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, за 3 дугаарт нийгмийн одоо шударга ёс одоо холбоотой ийм үндсэн 3 зорилго бий. За хөтөлбөрийн хувьд бол мөн 11 үндсэн зорилттой. За энэ зорилтоос жишээлбэл хамгийн эхний зорилт бол нийтийн албатай холбоотой. Хоёр дахь нь төрийн үйлчлэгээтэй холбоотой. Гурав дахь нь төрийн байгууллагах төсөв санхүү аудитын үйл ажиллагаатай холбоотой. Дөрөв дахь нь худалдаах ажиллагаатай холбоотой гэх мэтчлэн ийм одоо яг авилгатай тэмцэх үйл ажиллагаанд баримтлах юун дээр гол нь анхаарах уу? Ойрын болон тийм ээ дунд хугацаанд ямар хуу үйл ажиллагаа явагдах уу гэсэн ийм байдлаар явагдаж байгаа. За хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд бол жишээ нь аймаг орон нутгийн хэмжээнд гэх юм бол аймгийн засаг даргын төсвийн багцад ингээд энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх, хөтөлбөрийг дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх энэ төсөв нь сууж явна. За хөтөлбөрийн ажлыг бол авилгатай тэмцэх газар дээр байгуулагдах ажлын хэсэг бол нэгтгэн зангидаж тайлангийн авч цааш нь тайлгдах маягаар ингэж явах юм байна. Өнөөдөр маргааш удаас Дархуул аймагт маань бас хаана ямар сургуультууд болох уу те иргэд маань бас хэрхэн оролцох боломж бүрдсэн байгаа юм. За сургалт болон хүргэх мэдээллийн хувьд бол юуны өмнө бид энэ аймагт ажиллаж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн байгууллагын удирдлагуудад юуны өмнө энэ хөтөлбөрийн батлагдсан болон цаашдаа юу хийгдэх талаар бол мэдээлэл өгнө. За дээр нь хууль сахиулах байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагуудын удирдлагуудтай бид нар уулзна. Мөн энэ аймагт ажиллаж байгаа гэмтэргээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхэнтэй бас уулзах юм. За маргаашийн хувьд бол бид нар энэ аймагт ажиллаж байгаа олон нийтийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хвшлийнхэн иргэдтэй бол хилцүүлэг зохион байгуулна. За тэн дээр бол энэ аймаг орон нутагт авилга ашиг сонирхлын нөхцөл байдал, авилгатай тэмцэх газарт хүргэх ямар нэг санаа оноо байвал бид нэр сонсно. За мөн үүний зэрэгцээ хэрвээ хүсвэл иргэд аймгийн засаг дарганы хамаг газар дээр ирээд бид нэг өрөөнд бас гаргуулсан. Энэ өрөөнд ингээд ганцаарчлан бичлэн уулзаад одоо санал хүсэлт өргөдөл гомдол юу байна? Манай чиг үүрэгт хамаарах асуудлаар
тийм байвал бид хүлээж авна. Хилцүүлэг болоод иргэдийн санал хүсэлтийг маргааш яг хаана хэдэн цагаас хүлээн авч явах вэ? Иргэдийн санал хүсэлтийг яг ажлын цагаар засаг даргын хамгаалалт газар дээр хүлээж авна. Хэзээч ажлын цагаар хэзээч ирсэн болно. За хилцүүлгийн хувьд бол маргааш 11 цагаас засаг даргын хамгаалалт газар дээр болох юм а. Тийм учраас энэ хилцүүлэгт оролцох хүсэлтэй хувийн хвшлийнхэн төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бол иргэд бол чөлөөтэй мөн төрийн албаагч хаагчиж байж болно. Ингээд энд оролцоорой гэж хүсэж байна л да. За мэдээлэл өгсөн танд баярлалаа.